Сайн байцгаана уу? Улаг номер 1 улаанаа байна. За Ирландын сагсан бөмбөгийн Супер лигийн тоглолттой өдөр миний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэдгийг та бүхэндээ харуулах гээд эхний блогоо хийж гинэ. За өнөөдөр бол хагасан амралтын өдөр хөглөөсөө цай зугаа угаад тусасанд орчоод Instagram-д нэг 2-3 стори хийгээд өнөөдөр эхэлсэн байна. За өнөөдөр очих тоглолт бол эмэгтэй Супер лигийн тоглолт байгаа. Стори хацаа заттаж уусан байна. За тэгэл авч явах маа бүгдийн дэлгэж тавьж байгаа л нэг нэгээр нь зүгэндээ хийж байна. За тоглолт руу явах болгондоо ингэж дэлгэж тавьж байгаа л юм хийгээд байдаггүй, зүгээр сагсны бичлэг хийгээд би юу хэрэгэлдэг вэ гэдгийг харуулах зорилготой гэсэн. Өнөөдөр бол жоохон өөтөө өдөр байна, жоохон дузаалж байгаа л гарах бэлтгэлээ хангаж байна. Бас бороотой байсан болохоор борооны зүүн өмсөөл тоглолт руу явж хахад бас бэлэн мөнгө хэрэг болдог. Тэгээд 20 евро аваад чихвчээ зүгээл үнхээ ураал гарч ин да. Өнөөдрийн тоглолт бол манай гэрээс ойрхон болохоор байсан, нэг 20-30 минут болоод алхаад орохоор байсан. За ингээд тоглолт болох зааландаа ирж байна. Тамирчтай дэдийн ирээд би алалтаа хийж байна. За би бас нэг тамирчид үзэгчд саад болохгүй нэг болон болж аваад тоглолтондоо бэлдэж байна. Хамгийн эхлээд камера бэлдээд бичлэг хийх хэрэгслүүдэд ойр зур юмаа бэлдэж аваад бичлэг хийндээ өнөөдрийн тоглолт бол нэлээд ширүүн тоглолт болох нь ойлгомжтой байсан. Талбай эзэн буюу интернетийн метро баг удирдлагчаас хожигдоогүй байсан. Тэгээд өнөөдөр нэлээд хүчтэй өрсөлдөж болох Wildcats багийг талбайдаа үлээ авч байна. За ингээд тоглолт хийсэн. Энэ үзэгчдийн дунд жоохон өндөрлөг газараас бичлэг хийж гисэн. Энд бол аюул дажгүй тухтай байдаг. Тэгээд ширүүн өрсөлдөж байгаа Wildcats сүүлийн чөтгөрөө зүгтойцсон. За тоглолт тусаал тэгэл алхаал харсан да. За завж байгаа манайхаа. Би эхэлж бичлэгээ хийчээ дараа нь ингэж дууруулсан. Энэ амар лайтай юм байна. Бас миний ярих юм дуусааг байхад миний бичлэг дуусчлаа. За дараа юм руки алдаа гаргахгүй. Үзсэнд баярлалаа. Баяртай.